За бүгдээрээ сайн байцгаана уу? Crime Story сурагт маань эргээд тавтай морил. За бичлэгүүдийг манайхуудаа үзэж байгаа хүн байвал энэхүү суваг маань босын явдал болон бодит гэмт хэргийн талаар ярьдаг суваг байгаа. За хоёр дахь хэрэгээрээ Америкийн нэгдсэн улсад болж исэн 1990-ад оны сүүл 2000-ад оны ихээр болж исэн 23 залуугийн одоо аминд хүрсэн ижил хүссэн цовруул алуурчдын талаар ярих бэлтгэлээ. За ингээд шууд хэрэг рүүгээ орцгоё. За хэргийн эзний маань нэр бол Ronald Joseph Dominic гэдэг нэртэй хүн байгаа. За би цаашдаа бол Доминик гэж жоохон монголчлоод дуудаад явъя. За Доминик бол 1964 оны 1 сарын 9-ний өдөр одоо Луизиана мужид одоо 6 хүүхэдтэй айлын хамгийн бага хуульчвал мэндэлсэн. За Доминикийн гэр бүл бол одоо эцэг гэх нь бол нэлээд боловсралгүй. За тэгээ багаасаа юм хар бор ажил хийдэг. За тэгээ нэг олуулан амьдардаг байсан учраас гэр бүл нь л нэлээд бага орлоготой тийм ядуусын хороололтой амьдардаг байсан байгаа. За трейлер парк буюу одоо ингээ айгүй ойрхон жижиг байшингууд байдаг. Одоо тийм хотхон шиг газар бол амьдардаг байсан. За тэгээ тэр газарт нь бол ер нь бол мэдээж одоо Луизиана мужаасаа бол нэлийн зайтай. За тэгээ хөдөөний хүмүүс ч юм уу за нэлийн одоо орлого багтай хүмүүс эсвэл хөвшин хүмүүс амьдардаг тийм одоо аслагдмал газар бол амьдардаг байсан байгаа. За Доминик бол ер нь багын жоох юм илүүдэл чинтэй. За тэгээд нэг бас өндөр ерөөсөө болоогүй жоох юм намхандуу. За тэгээд юм харилцааны асуудалтай байсан учраас ер нь ахлах сургуультай бага ангидаа ер нь бол хүүхдүүдэд бол маш их шоглуулж бүлийдүүлдэг хүүхдээсэн байгаа. За Доминик тэгээд ер нь бол жоохон дууд болох дуртай. За тэгээд давгүй ер нь ойр зур дуулцдаг ч гэсэн одоо ямар ч спортоор хичээлдэггүй. За тэгээд аригт амих одоо юу гэдгийг жоохон тийм шоу цэнгэнээс бол ер нь жоохон хол нийгмийн оролцоо харилцаа ерөөсөө ангийнхан сургуультай байхгүйсэн учраас хүүхдүүд нь ер нь бол Доминиктэй бол ерөөсөө ингэж ойрхон байж тоож харьцдаг байсан. За тэгээд сургуульд байхдаа ер нь бол төгсөлөө бол гоожур хүүхдүүдийнхаа одоо нэгнээнд бол байдаг байсан байгаа. За тэгээд сургууль сурч байхдаа сүүлийн жилүүдтэй бол Доминик өөрийгөө бол ижил хүстэн гэдгийг бол олж мэддэг. За тэгээд ижил хүстэн гэдгийг олж мэдснийхаа дараа ер нь бол гей баруудаар бол маш их ордог болсон. Хаяа тэгээд гей баарнд ингээд байж байхдаа ангийнх нь хүүхд ингээд харцдаг байсан гэж байгаа. Тэгээд хэдий ингээд харсныхаа дараа өөрийг нь чи ингээд гей юм уу гей баарнд чамайг харсан гэдэг илтгэнгүүт Доминик бол ерс эсэргүүцээд үгүй гэд ер нь л өөрийнхөө юм одоо бэлгийн хандлагыг бол тухайн үедээ ахлах сургууль тогтоол нуудаг байсан. За тэгээд нэлийн сүүлд ер нь бол өсөж том болоод өөрийнхөө бол одоо гей гэдгийг бол нуух шаардлагагүй мэн гэх тийм нээлттэй одоо ижил хүстэн гэдгээ бол come out хийсэн байгаа. За ингэж явсаар 1983 онд 19 наснда Доминик ахлах сургуулаа төгснөхийн дараа одоо ар гэр бүл нь бол санхүүгийн тал дээр бол бүрч асуудалтай болсон. За тэгээд тухайн одоо трейлер паркаасаа гараад бүр гудам нь гарахтай тулдаг. За тэгээ хэдий ар гэр нь ингээл одоо асуудалтай ийм санхүүгийн тал дээр хэцүү байсан ч гэсэн ахлах сургуулаа төгснөхийн дараа бол Доминикийг бол их сургуульд сургадаг. За тэгээ их сургуульд бол одоо компьютер сайенс мэргэжлэр суралцахаар ордог боловч 1-2 жилийн дараа бол Доминик за сурах зүйлэл миний зүйлэл бол биш юм байна гэд уйдаад 1980-ад оны дундуур бол сургуулаасаа хаяад гарчдаг байгаа. За дараа нь бол 1985 оны 6 сарын 12-нд бол Доминик бол өөр дээр нь бүртгэлтэй болдог хамгийн анхны одоо гэмт хэргийн шин чанартай одоо зүйлээ бол үйлдсэн байдаг. За энэ хүү гэмт хэрэг нь болохоор хүнд одоо утсаар бэлгийн дарамт учруулсан гэдэг одоо зүйл зарцтай юм хэрэгт бол буруутгагдаад $75 торгуул төлөөд бол одоо өөр дээрээ бүртгэлтэй байгаа хамгийн ихний гэмт хэрэгээ бол үлдчихсэн. За тэгээ Доминик бол ер нь бол боловсралгүй, за тэгээ харилцааны доголдолтой, юм тууштай биш, маш удаан. За тэгээ илүүдэлжинтэй байсан болохоор ер нь бол одоо ингээд ажил олоход бол маш хэцүү байсан. За тэгээ хийсэн ч гэсэн ер нь жоох юм цалин багтай биеийн хүчний ийм ажлууд хийдэг байсан. За тэгээ маш удаан хугацаанд бол доктортой ажил орлого байхгүй. За доктортой одоо цалин байхгүй учраас бол том их ч юм уу одоо ээжийнхаа орлогоор гэрт нь ингээд 90 очин амь зоогоож бол хэдэн жил бол явсан байдаг байгаа. За үүнээс хойш 1994 оны 5 сард согтуугаар машин барьж одоо торгуулдаг. За тэгээ энэ нь бол одоо түүний нэр дээр хоёр дахь гэмт хэргийн шин чанартай үйлдэл нь болсон. За 1985 оноос хойш 1994 оны хооронд ойролцоогоор нэг бараг 10-аад жил бол эгчийнхаараа, ээжийнхаараа за тэгээд ингээ 90 очин ээж аавынхаа ер нь л орлогоор бол амьдардаг байсан.
За үүнээс 2 жилийн дараа Доминик 1996 оны 8 сарын 25-нд за тухайн үед бол 32 настай том эгчээндээ амьдардаг байсан. За тэгээд 8 сарын 25-ны өдөр гэртээ бол нэг эрэгтэйг авчирдаг. За тэгээд тухайн эрэгтэй бол нэг удаагүй одоо хагас нүцгэлсэн байдалтай Доминикийн одоо өрөөнөөс нь одоо амь тэмцээд үсрээд одоо цонхоор зүхтдэг. За тэгээд зүхтаад гараад хөршт нь бол одоо Доминик бол өөрийг нь хүчирхийлээд алах гэж завдлаа гэд хэлдэг. Тэгээд мэдээж ийм зүйл басан учраас бол хөрш нь бол цагтаа дуудаад Доминик бол цагтаад баригддаг. Энэ эрэгтэй холбоотой шүүх хурал болтол Доминик бол батлан даалтад $100,000 төлж одоо гарах шийдвэр байсан боловч мэдээж одоо гэр бүл нь бол нэлээд санхүүгийн үед боломжгүй ядуу байсан учраас $100,000 бол төлж чадахгүй тухайн одоо 2-3 сар шүүх хурал болтол Доминик бол хоригдчихсэн байгаа. За тэгээ шүүх рүү шилжсэн боловч нөгөө прокурорын зүгээс бол тухайн хохирогчийг бол хэн байсныг бол хангалттай нотолж чадаагүй учраас тухайн хэрэг нь бол тэр жилийнхаа 11 сард хэрэгсэхгүй болгодог. За тэгээ уг нь гомдол гаргаад цагдаад утсан баймарын тэгээ яагаад тохирогчийг нь олж чадаагүй талаар бол мэдээлэл байхгүй лээ. За эсвэл өөрийнх нь 8 наснд одоо хаалтах гэж завцсан учраас Доминикаас айгаад бас мэдүүлэг өгөөгүй байж магадгүй. Доминик бол одоо нас биеинд хүрснийхаа дараа 165 см өндөртэй. За тэгээ ер нь бол нэлээд амхандаа ордог. Одоо тэгээд нэлээд махлаг. Тэгээд ийм эмэгтэйлэг ийм гей залуу байсан байгаа. За тийм ч учраас ер нь хүмүүс нэлээд дээшлэх гээд байдаг талтай. За тэгээд тухайн ер нь шүүх хурал болтол 2-3 сарын хугацаанд шоронд хоригдож байхдаа Доминик бол маш одоо сэтгэл зүйн дарамтанд орох хүртлээр задуулж хүчирхийлүүлж байсан талаараа бол бүр дараа нь одоо цагдаад баригдсныхаа дараа бол мэдүүлэгтээ хэлсэн байдаг. За ингэж явсаар 2002 оны 2 сарын 10-ны өдөр Доминик дахиад цагдаад баригддаг. За тэгээд Льюзианы мужийнхаа одоо тэр хавьд зохион байгуулагддаг Mardi Gras гэдэг нэртэй фестивальд оролцож байгаад нэг эмэгтэйтэй маргалдсныхаа улмаас одоо нүүрлэн нь зогчдөг. За тэгээд бүсгүй бол мэдээж цагдаад одоо дуудаад эрүүгүйсэн боловч Доминик бол уучлалт гуйгаад эвлэрээд тухайн бүсгүй бол гомдлгүй гэж мэдээдээд хэргийг бол хэрэгсэхгүй болгодог. За энэ нь бол түүний нэр дээрх одоо 4 дахь гэмт хэргийн шин чанартай хэрэг болсон бол байгаа. За Доминик тэгээд ер нь гей эрэгтэй учраас түүнд бол мэдээж ихнэр хүүхэд гэж байхгүй. За тэгээд нэмээд одоо доктортой ажил, орлого байхгүй учраас Доминик бол их цагаа бол гей бааранд өнгөрүүлдэг байсан байгаа. Тэгээд гей бааранд өнгөрүүлдэг байхдаа Доминик бол өөрийн шүтээн дуучин болох Patti LaBelle гэдэг одоо дуучин шиг хувцлаад одоо юм драг шоу үзүүлдэг байсан байгаа. За тэгээд драг шоу нь бол тийм ч сайн биш байсан учраас хүмүүс бол өөрийг нь драг шоу хийхгүй байхыг бол зөвлөдөг байсан гэж байгаа. За тэгээд Доминик бол ер нь дандаа л ийм доктортой харилцаа, доктортой relationship бүсдэг байсан боловч одоо тухайн мужийнхан одоо гей community-д бол нэлээд нэр хүнд муутай сэтгэл булаам нэг юм биш байсан байгаа. За тэгээд хэдий гей одоо байлаа гэд нөгөө гей залуудаа шууд одоо таалагдана гэсэн үг бол биш. Мэдээж гей дундаас type гэд байдаг учраас тэгээд Доминик маань бол ер нь бол бусад гей залуучуудынхаа хувьд бол айгу type нь бол биш байсан байгаа. За тэгээд энэ нь бол түүнд маш их хэцүү санагддаг байсан. Хэдий одоо ингээ эрэгтэй хүнд татагдаад хайртай болоод байгаа хэдий ч одоо нөгөө талаараа эрэгтэй хүмүүсийг бол үзий ядах бас нэг шалтгаан болдог. За хэдий 2002 онд одоо хамгийн сүүлд цагдаад баригдсан гэдэг одоо бүртгэл байдаг хэдий ч Доминик бол бүр 1997 онд бол хүн амны хэрэгээ хийгээд эхэлж гисэн байсан. За Доминикийн ер нь хохирогчоо болгосон ирчүүд нь бол яг тийм төрлийн гээд хэлэхэд бол хэцүү. Өсвөр насны 16 наснаас эхлээд 46 насны одоо хижээл насны эрэгтэй хүртэл байсан байгаа. За тий хохирогчнор нь бол бүгдээрээ бас ижил хүстэн байгаагүй. Хамгийн одоо хохирогчдын нь одоо ижил төстэй нэг байдал нь гэх юм бол одоо ихэнх нь African American буюу одоо хар арьстай ирчүүд байсан байдаг. За Доминик бол хохирогчтой бол янз бүрийн аргаар одоо өрхөддөг байсан байгаа. За өөрийнхөө машинтай явж агаад за эсвэл одоо нөгөө алхаад явж байгаа хүмүүст ч юм уу одоо төхүүлээд өгье гэж хэлдэг ч юм уу те одоо эсвэл одоо гей бааранда байхдаа хүмүүст бол дандаа юм худлаа санал тавьж гэртээ явждаг байсан байгаа. За тэгээ санал болгодог зүйлүүд нь бол ойлгомжтой. За наатаа бэлгийн харьцаанд ороод мөнгө аваач. За эсвэл манад алкогол мансууруулах бодис байгаа. За эсвэл манад нэг юм илүү үр байгаа чи амьдрах уу? Чи амьдрах боломжтой шүү гэдэг одоо гих мэтчлэн ер нь бол хүмүүсийн одоо
ямар сул талтай вэ? Тэрийг ингээд хэлээд худлаа санал тавьж гэртээ авчирдаг байсан маа. За тэгээ гэртээ авчирсныхаа дараа бол Доминик бүгдийг нь одоо ингээд хүлдэг байсан маа. Хүлээд хөдлөх боломжгүй болгоод өөртөө дандаа давуу тал үүсгдэг байсан. Яагаад гэвэл Доминик бол намхан одоо илүүдэлжинтэй залуу учраас авчирсан залуучуудаа шууд одоо ингээд ноцолдоод ч юм уу хүчрэлтэж оролдоод угаасаа дийлэхгүй. Тийм учраас ингээд хүлээд хөдөлгөөнгөө болгосныхаа дараа одоо хүчирхийлээд алдаг байсан байгаа. За тэгээ алдаг арга нь бол ер нь бол маш адилхан. Боож хүлээд одоо хөдөлгөөнгөө болгосныхоо дараа одоо амьсгалыг нь ингээд хүзүүгээр нь одоо гараараа боогоод амьсгалыг нь ер нь бол боож алдаг байсан ба. За тэгээ алсныхаа дараа тэд нарыг одоо хохирогч нар бол бүгдийг машиныхаа ард хийгээд хүн ам багтай одоо тухайн одоо Доминикийн амьдарч байгаа газар ч юм уус хүн ам багтай шүү дээ. Тэрнээсээ ч бүр хол юм суурин газраас хол нэлийн зайдуу аваачаад шууд ингээд хайчдаг байсан байгаа. За Доминикийн аллаа бол 1997 оны 7 сард хамгийн анх эхэлсэн байдаг. За хамгийн анхны яг батлагдсан аллах нь бол 19 настай хар арьстай Дэвид гэдэг нэртэй хүү байсан байгаа. За тэгээ Дэвид хүү бол эмээгэндээ хамаатныхаа хүний төрсөн өдөрт орчхоод буцаад алхаад явж байхдаа бол Доминик бол машинтайгаа ингээд таардаг. За тэгээд таарахтаа бол хүлээд өгөө гэж хэлээд бол суудаг ба. За тэгээд Дэвид хүүгийн цогцос бол 7 сарын 14-ний өдөр бол одоо хурдны зам дагуул ой модтой юм устаа хэсгээс бол олддог. За тэгээ энэ нь болохоор одоо төрсөн өдрөөс нь хойш 2 өдрийн дараа бол цогцыг бол олдог. За шүүх шинжилгээгээр бол хүүгийн уушгинд нь ус илэрснээс өөр ямар нэгэн алкогол, масууруулах бодис за тэгээ гадны нөлөөтэй шарах сориг бол ерөөсөө байгаагүй. За тэгээ тийм ч учраас цагдаа нар бол хүүг бол санаандгүй гол руу унаад одоо живж нас орсон байна гэж бол дүгнэлт гаргадаг. За тэгэд мэдээж ийм шийдвэр гарсанд бол одоо хүүгийн аав бол маш одоо эсэргүүцдэг. За хүүгээ бол маш сайн сэлдэг байсан. Тэнтхийн гол горих бол маш гүйхэн учраас манай хүү бол маш сайн сэлж чаддаг учраас живэх бол боломжгүй. За тэгээд хүүгийн цогцос олдохдоо бол өмд нь одоо шагаа хүртлээр шувтарсан байдалтай олдсон учраас хүүгээ бол хүнд алуулсан байна гэдэгтээ бол бат итгэлтэй зогсож исэн боловч шүүх шинжилгээ олон цагдаагийн газраас бол энэ бол санаандгүй амнасаа алдсан хэрэг байна гэдэг дүгнэлтээ бол өөрчилдөггүй. За Доминикийн дараагийн хоёр аллага бол мөн яг эхний хохирогчийн яг болсон газар болох Сент Чарльз гэдэг сүмийн ойролцоо болсон. За нэг нь 1997 оны 12 сард 20 настай Гэри гэдэг эрэгтэй. За яг адилхан өмнөх хохирогчтой адилхан бүх хувцастайгаа гадны нөлөө байхгүй биеинд нь масууруулах бодис болон алкогол илрээгүй олддог. За дараагийн болохоор 1998 оны 7 сарын 31-нд 38 настай Лэри Ренсен гэдэг гэр оронгоо одоо хүнийг бол алсан байгааг бол олдог. За ингээд 1997 оны 7 сараас эхлээд 1998 оны 8 сар хүртэл Доминик бол яг 3 хүнийг яг ижил төстэй байдлаар бол тэндээ алсан байдаг. За тэгээ араас нь ер нь бол ингээд хүн хайхгүй, тоохгүй. За тэгээ хэдий цогц нь олцсон ч гэсэн одоо мэдүүлэг өгчхөөр тийм хамаатан садан найз нөхөдгүй хүнийг бол ер нь Доминик нэлээд байгаа болгодог байсан байгаа. За дараа нь 1998 оны 10 сарын эхээр 27 настай Оливер Банкс гэдэг эрэгтэй хүнд бол манад очиж надтай унтаад надаас мөнгө авах уу гэдэг санал тавьдаг. За тийм мэдээж нөгөө эрэгтэй нь бол биеийн үнэлэгч байсан учраас бол Доминикийн саналыг зөвшөөрөөд гэрт нь очдог. За тэгээ гэрт нь оцсныхаа дараа бол бэлгийн харилцаанд ороод тэгээ дараа нь Доминик бол хутлаа яриад хүлж боож агаад амь насыг нь бол хөнөөдөг байгаа. За тэгээ 10 сарын 4-ний өдөр Банксын одоо цогцсыг нь бол хотын бас нэг захад хаягдсан байгаагүй цагдаа нар болдог. За тэгээд Банкс залуугийн задлан шинжилгээ хийгээд задлан шинжилгээний үед бол одоо биеэс нь гадны нөлөө, алкогол, за масууруулах бодис илрээгүй ч гэсэн үл таних эрэгтэй хүний бол үрийн шингээ олддог. За хэдий цагдаа нар хин гэдгийг нь хин гэдэг хүн алсныг нь мэдэхгүй ч гэсэн ямар ч тач өөр хүний үрийн шингэн бол олдсон байдаг. За тэгээд тухайн сартаа 16 настай Жозеф Браун гэдэг хүүг бас машинда хуураад суулгаад хүүгийн толгоор бол маш олон удаа мохоо эртээ зүйлээр зохиож зодсныхаа дараа толгоонд нь хялгуур утууглаад амьсгалыг нь боож алдаг. За тэгээ яг сарын дараа 18 настай Брюс Уильямс хүүг бас мөн ижил төстэй байдлаар бол хөнөөдөг. За тэгээ дараа нь 1999 оны 5 дугаар сард Доминикийн дараагийн хохирогч бол 21 настай Мануэль Рид гих залуугийн бол цогцсыг бол бас олдог. За тэгээд өмнөх одоо хохирогчоо хайсан одоо газраас бол километр гарны зайтай бол олдог. Тэгээд ер нь бол ингээл одоо сүултээ бүр ингээд ойрхон хүнээ халаал ингээ хайдаг болсон. За тэгээд Оливер Банкс гэдэг залуу шиг бол Брюс залуугийн
биеэс нь бол үл таних эрэгтэй хүний бол өрийн шингэн бас олддог. Тэгээд эдгээр хэрэгүүдийг ер нь бол ингээд нэг хүн хийж байгаа гэдгийг мэдэхгүй байгаа ч гэсэн ямар ч тач ойрхон энэ өнгөрсөн залуучуудын хоёроос нь бол үл таних эрэгтэй хүний өрийн шингэн байгааг бол цагдаа нар бол олоод хадгалсан байдаг. За сарын дараа 6 сард 21 настай Энжел гэх залууг, за 8 сард 34 настай Джонсон гэх залууг бол тус бас алсан байдаг. За өмнөх хохирогч маань бол бүгд ингээд бүтэн хувцастайгаа олдоод исэн бол одоо саяны хоёр залуу болохоор олдохдоо ямар ч хувцсгүй одоо нүцгэн байдалтай олдсон байдаг байгаа. За ингээд алших нь бол үргэлжлэлээр л байсан. Доминик 2000 оны 1 сард бол 23 настай Винсент гэх залууг, за тэгээд яг тухайн жилдээ бол 10 сарда Доминик одоо өөрийнхөө амьдардаг байсан трейлер парктаа амьдардаг байсан баг юм хөрш болох 20 настай Кеннет гэх залууг бас алдаг. Тэгээд тухайн залууг бол бас яг ижил төстэй аргаар алаад 10 сарын 6-ны өдөр бол хагас нүцгэн байдалтай залуугийн цогцсыг бол цагдаа нар олдог. За дараа нь 2002 оны 10 сарын 12-ны орой Доминик 26 настай Джонс гэх залуутай мөн танилцаад худлаа ярьж гэртээ авчираад хөнөөгөөд хурдны замын одоо гүүрний доор цогцсыг нь хайдаг. За тухайн залуу бол босод тохирогч нарыгаа бодвол одоо хэдэн хоногийн дараа шитгэн цагийн дараа бол цагдаа нарт олцсон байдаг. Доминик бол өмнө нь бол нэлээд одоо захаас одоо хотын зах дуу хайдаг байсан бол одоо бол бүр юм хурдны зам дагав хүн олсон ч яах вэ гэд ингээд баригдахгүй маш олон хүнийг алдсан учраас өөртөө ихтэй шууд юм ойрхон хаяад цэргийн цагдаа нар олж басан байдаг байгаа. Тэгээ тухайн жилдээ бол Доминикийн эгчин нас одоо хол очиж ажиллана гэд Доминик бас тухайн одоо газар нь бол цуг очиж амьдрахаар болдог. За тэгээ утсан газраа болохоор юм ойр орчмын цахилгаан хангамжийн одоо төвшинг шалгадаг тийм мэрэгчлэтнэр бол ажилд ордог. За тэгээ тухайн ажил нь ийшээ тийшээ их явдаг учраас тухайн ажлынхаа одоо ачаар бол Доминик бол ийш тийшээ явж аллах үлдээд одоо илүү одоо баригдахгүй одоо аллах үйлдэлд илүү амар болж ирсэн байгаа. За тэгээд тухайн үедээ очиод удааг байхдаа 19 настай Вудс одоо гэдэг нэртэй хүүг бол алаад унжсэн дугуйтай нь хамт бол одоо юм өндөр ургасан шагналтай хэсэгт бол аваач чайдаг. За тэгээ хүүгийн цогцсол тухайн жилийнхээ дараа жилийнхаа бол 5 сарын 24-ний өдөр олддог. За шүүх шинжилгээгээр бол хүү амьсгал нь боогдоод одоо золгүйгээр бас насарсан байна гэдэг дүгнэлт гардаг. Тэгээ Доминик бол сүүлд одоо баригдаад үннээр одоо мэдүүлгээ эхлэх хүртэл хүүг бол одоо ийм санаандгүй золгүй байдлаар бол одоо амиа алдсан гэдэг үр дүгнэлттэй байсан байгаа. За яагаад гэвэл тухайн хүү бол нөгөө юм астмтай байсан. За тэгээд тийм байсан учраас бол цагдаа нарт бол дүгнэлт гаргахад бол маш амархан байсан. Тэгээд ижил төстэй байдлаар маш олон залуучууд ингээд олдчоод байхад бол одоо Доминикийг шижиглэх нь байтугай энийг бол нэг хүн хийгээд байна. Цуврал алга байна гэдгийг бол цагдаа нар бол тэр үед тоогоочгүй байсан. За бүр хоёрыг нь золгүй явдал байна гэд дүгнэлт гаргачихсан ажиллаж исэн байгаа. За тэгээд тухайн үед бол мэдээж 1990-ад оны сүүл 2000-ад онд бол цагдаа нар яаж ажилтдаг байсныг бол бид нар бүгдээрээ мэднэ. Маш олон хэрэг дээр цагдаа нарын буруу үйлдэлээс болж маш олон хүний одоо цуврал алуурчдад илүү бас ийм боломжтой болгож өгдөг байсан цагдаа нар. Тэгээ Жеффри Дамрын хэрэг дээр та бүхэн бас сайн мэдэх бах. Тэгээд илүү одоо ийм өнгөт арьстай хар арьстай хүмүүст бол бас 1990-ад оны сүүлээр бол яаж ханддаг байсныг бол бүгдээрээ мэднэ. Тэгээд Доминик бол энэ ихний 4, 5, 6 жилдээ бол ер нь бол дандаа ийм өнгөт арьстай эрчүүдийг сонгодог байсан учраас ингээд хэрэгүүд нь ч гэсэн ингээд хурдан хаагтаад золгүй явдал байсан байна гэд нэг иймэрхүү дүгнэлт гараад бол явдаг байсан байгаа. За тэгээ аллага бол мэдээж үргэлжилсээр л байсан. 2004 оны 10 сард 46 настай Larry Matthew гэдэг залууг бол алдаг. За Matthew бол эрэгтэй бол гэр оронгүй тийм одоо homeless эрэгтэй байсан учраас Доминик бол тухайн гэмт хэрэг одоо үйлдсэн газраас хэдхэн километрийн цаана бол одоо цогцыг бол хайчдаг. За тэгээ хинч одоо сургуулж хайхгүй хайж олцсон ч гэсэн энэ хүний одоо ямар нэгэн ул мөр үлдээгээгүй алдаг учраас бүр тийм ойрхон ингээд хайдаг болсон. За тэгээ тухайн ундаа Доминикийн одоо өөрийнх нь хамгийн анхны цагаан арьстай хохирогч бол 21 настай Барнет гэдэг залууг бол алдаг. Тэгээ түүний цогцсыг бол 2004 оны 10 сарын 24-нд олдог. За 1997 онд алгаа хийж хэлсэн гэхээр бүхэл 7 жилийн дараа хамгийн анх удаа одоо цагаан арьстай эрэгтэй хүнийг бол хохирогчоо олгосон байна. За дараа нь 2005 оны 2 сард Доминик 22 настай Левит
За 2 сарын дараа 31 настай Watkins гих залуучуудыг тус тус алаад бол цогцыг нь хайдаг. Тэгээд цагдаа нар Watkins залуугийн цогцыг олсны дараа эцэст нь нэг юм за энэ бол цуврал аллага байж магадгүй юм байна. Одоо маш олон одоо ижил төстэй аллагууд бол болоод байна гэд ер нь л дөнгөж ингээд сэжиглэж эхэлжсэн байгаа. За тэгээ 2004 онд хамгийн анх удаа одоо цагаан арьстай эрэгтэйг алсныхаа дараа нэг удаагүй хэдхэн сарын дараа энэ бол бас цуврал аллага байж магадгүй юм байна гэдэг дүгнэлт анх удаа гаргасан байгаа. Өмнө нь маш олон бараг 10-аад залуучууд бол алагдсан тэр үед бол ямар ч юм дүгнэлт гаргаагүй. Тэгээ та бүхэн бас миний юу ч хэлгээд байгааг ойлгож байгаа. За тэгээд энэ хэрэг бол нэлийн газар аваад холбооны мөрдөх товчоо буюу API-д бол шилжигддэг. За ингээд хэрэгүүдийг бол ингээд эхнээс нь шалгаад явж байхад бол Доминик бол мэдээж энэ хооронд бол алгаа зогсоогоогүй. Сүүлийн хохирогч алснаасаа хойш хэдхэн хоногийн дараа 23 настай Kurt Cunningham. За тэгээд дараагийнх нь дараа жилийнхэн 100 болохоор 28 настай Hogan, 17 настай Wayne Smith гэх нэртэй хүүхд тус тус бол хүчирхийлээд бол алаад цогцыг нь бол хайсан байдаг. Тэгээд 2005 оны 9 сард 40 настай Chris Devil гэдэг нэртэй залууг мөн бас алаад нөгөө шарилтай одоо өндөр ургасан шарилтай газраа аваачаад бол хайдаг. Тэгээд тухайн залуугийн цогцос болохоор хэдэн сарын дараа олдсон учраас ар гэрийнх нь бол түүнийг бол танихгүй байсан. За тэгээд аз болоход өөрт нь нөгөө өөрийнх нь ID өөрийг нь таних боломжтой бичиг баримтууд нь байсан учраас алуулсан эрэгтэй болохоор 40 настай Крис мөн байна гэж бол таньдаг. За тэгээ 2 сарын дараа 21 настай Nicholas гих залууг мөн алаад бол бас цогцыг нь бол хайдаг байгаа. За ингээд одоо эцэст нь Доминикийн хамгийн сүүлийн хохирогч буюу 23 дахь хохирогч бол 27 настай Christopher гэдэг залуу байсан байгаа. За Доминикийн залуутай бол 6 сард нь танилцаж үерхэж эхэлсэн. За тэгээд ойролцоогоор 4 сар үерхэд за тэгээ 10 сарын 14-ний өдөр болцож байхдаа Доминик гинэт одоо хүнд зүйлээр толгоор нь зохиод ухаан алдуулаад дараа нь бол мэдээж яг өөрийнхөө алдаг арга барилаар боож бол хүнээдэг. За тэгээ цагдаа нар одоо залуугийн цогцыг бол олсныхаа дараа хамаатан саднаас нь мэдүүлэг авдаг. За тэгээ ар гэрийнх нь бол тухайн үед бол ийм хар өнгийн машинтай эрэгтэйтэй сүулдүүл ингээ болцоод яваад байсан. Гэхдээ бид нар бол ямар эрэгтэй гэдгийг нь бол мэдэхгүй гэдэг мэдүүлэг өгдөг. За тэгээд өөрөө нөгөө ийм доктортой relationship хүсдэг байсан ч гэсэн ингээд нэг залуутай сүулдүүл 4 сар болцсон ирнэ. Тэгээд ингээд хүнтэй олигтой ч үерхэж чадахгүй бас ингээд амь насанд нь одоо хүрсэн байдаг. За тэгээд Луизиана мужид бол маш олон ингээл гэмт хэрэгүүд болоод энэ FBI руу шилжсэн энэ дүүлэн тэргийг сонссон хүмүүс бол алуурчин хэн болохыг таамаглаад мэдүүлэг өгч эхэлдэг. За тэгээд цагдаагийн газар бол Ricky Wallace гэх залуу 2006 оны 11 сард бол мэдүүлэг өгөхөөр ирдэг. Тэгээд Ricky залуу бол мэдүүлэгтээ хэлдэг. За 2006 оны дундуур бол Доминик өөрт нь санал тавьдаг. За манай гэрт манай найз охин байгаа. За ингээ гурлаа хамт манай гэрт очиод бэлгийн арилтаанд орё гэж хэлээд залууг бол хуурж авчирдаг. За тэгээд залуу зөвшөөрөөд гэрт нь очсон чинь Доминик одоо хийсэн шиг найз охин нь мэдээж байгаагүй. Тэгээд Рики залуу гайхаад найз охин чинь байхгүй мүү гэд асуусан чинь байгаа одоо ирж байгаа. Тэгээ манай найз охин ингээд бэлгийн арилтаанд орохдоо ингээд хүлцэн байхад дуртай учраас ингээд чамаа би одоо хүлж болох уу гэсэн чинь Рики залуу мэдээж зөвшөөрөөгүй. За тэгээд Доминик бол мэдээж одоо өөрийг нь хүлээгүй байхад бол ийм хүчгүй ийм намхан бүдүүн залуу учраас тухайн залууг бол хүлхийг зөвшөөрөөгүй болохоор зүгээр ингээд явахыг нь зөвшөөрөөд явуулцдаг. Тэгээд тэр хэргийг бол гинт санаад Рики залуу бол 2006 оны 11 сард бол цагдаа нарт мэдүүлэг өгдөг. За тэгээд мэдүүлгийнхаа дагуу бол Доминикийг бол авчираад бас мэдүүлэг авдаг. За тэгээд Доминик бол мэдүүлэгтээ за би тухайн залуутай бэлгийн харьцаанд орохыг хүссэн. За тэгээд орохоос өмнө би хүлэе гэж хэлсэн болж би тэр залуу зөвшөөрөөгүй. За тэгээ бид хоёр хин хинэн би бинийгээ өвтгөж гимтээгээгүй ингээд явуулсан гэж хэлдэг. За тэгээ цагдаа нарт бол нөгөө нэг хоёр хохирогч залуугийн биенээс илэрсэн үл таних хэрэгтэй үнэ үрийн шингэн байгаа учраас мэдүүлэг өгж байгаа сэжиглэгдэж байгаа хүмүүсээс цусны шинжилгээ аваад яваад байсан. За тэгээ Доминикээс цусны шинжилгээ авахыг одоо санал болгоход бол Доминик бол зөвшөөрөө цусны шинжилгээ өгөөд тухайн өдөртөө бол гэрлүүгээ харьдаг байгаа. За шинжилгээ өгснөөс хойш 7 хоногийн дараа Oliver Lee Banks болон Manuel Reed гэдэг хоёр залуугаас олцсон нөгөө үрийн шингэнтэй бол Доминикийг бол 100% мэдээж таардаг. За тэгээд нэг мөнгөнж 2006 оны 12 сарын 1-ний өдөр одоо гарцаагүй нотлох байртай болсон цагдаа нар Доминикийг бол гэр оронгүй хүмүүсийн амьдардаг хэсгээс бол
одоо барьж авдаг. За тэгээ өөрийгөө баригдана гэдгээ ер нь бол Доминик гадарч исэн учраас эгчийнхээсээ цухтаагаад одоо тэнийд нуугдж яхад нь бол цагдаа нар барьж авдаг. За ингээд эцэст нь 9 жилийн дараа 23 залуугийн амь насанд хүрснийхаа дараа бол Доминик бол баригддаг байгаа. За баригдсныхаа дараа бол Доминик өөрийнхөө үйлдэлсэн энэхүү амины 23 хэрэгээ бол нэг нэгэнгүү бүгдийг нь ярьж өгдөг. За тэгээд тэр хүмүүсийн одоо сул талыг нь олоод би мөнгө санал болгодог байсан, худлаа ярьж авчирдаг байсан. За тэгээ боож хүлхий хүмүүс хэрхэн зөвшөөрдөг байсан, за магадгүй зөвшөөрөөгүй бол би явуулдаг байсан. Гих мэдчлэн бүх зүйлээ санаж байгаагаараа дитэйл ярьж өгдөг байгаа. За цагдаа нар тэгээд мэдүүлэг авч байхдаа яагаад ийм хэрэг үйлдсэн, мотив нь ер нь яг юу байваа гэд асуухад Доминикт бол нэг шалтгаан байсан гэж байгаа. За тэгээд нөгөө нэг 1990-ад оны сүүлээр нэг шоронд 2-3 сар орж исэн. Тэгтэн нөгөө нэг хүмүүс нэлээд хүчирхийлээ зодж исэн гэж хэлдэг. Тэгээд тэрнтэйгээ холбоотой ер нь бол дахид би шоронд орж болохгүй юм байна. За би гэрчүүдээ бол бүгдийг нь алхаас өөр сонголт надад байхгүй юм байна гэж бодоод ер нь бол бүгдийг нь алдаг байсан гэж бол мэдүүлэгтээ хэлсэн байгаа. Тэгээ зарим эрчүүдийг одоо ингээд бэлгийн харилцаанд орчоод явуулахыг хүсдэг байсан ч гэсэн одоо гинт нөгөө нэг тухайн үед болж исэн шоронгийн хоригдлуудад хүчирхийлүүлж исэн зүйл нь санаанд ороод хоёр төлд сэтгцэн юмыг одоо гинт ингээд сэтрээд за би буцаад шоронд орж нэрээ болохгүй штэ гэж бодоод араас нь очиж бас алдаг байсан тохиолдлууд ч гэсэн байсан гэж хэлдэг. За ингээд баригдсанаас хойш 2008 оны 9 сарын 24-ний өдөр Доминик бол өөрийнхөө бүх хэрэгээ хүлээснийхаа дараа прокурор талтаа бол бүх хэрэгээ би хүлээ, харин намайг бүх насаар мань хорих ял өгөөч гэж ер нь бол тохиролцдог. За тэгээ тохирохгүй бол мэдээж Доминик бол 23 залуугийн амин төрсөн учраас цаазаар ахуулах ял авах нь бол тодорхой байсан. За тэгээ Доминик бол сурлагдах боломжгүйгээр 8 удаагийн бүх насаараа хорих ял авсан байгаа. Одоо хүртэл бол Люзана мужийнхаа шорондоо бол хоригдож байгаа. За баримтлагдах үедээ бол Доминик 42 настай байсан бол одоо өнөөдрийн байдлаар бол 61 настай одоо ингээд хоригдож байгаа юм шиг алуурчин байсан байх нэ. Тэгээд бүхэл бүтэн маш олон жилийн туршил энэ алуурчныг бол барих боломжтой байсан гэж бол би бодож байна. Тэгээд цагдаа нар бол маш муу ажиллаа хийснээс болж гим зэмгүй маш олон залуучууд бол амь насаа охиросныг бол энергиэс харж болох нэ. За ингээд энэ удаагийн дугаараа үгээр өндөрлөе. Тэгээд би дараагийн дугааруудаа ер нь маш ойрхон зайтай өмнө нь ямар ч цууг дээр яригдж байгаагүй хэрэгүүд ярихаар бэлтгэсэн учраас та бүхэн маань subscribe дарахаа битгий мартаарай. За тэгээд дараагийн дугаар хүртэл түр баяртай.